Энэ анги маань Мэдигийн бага насыг харуулж байгаагаар эхэлнэ. Тэр бага байхасаа л өөртөө итгэх итгэлээр дүүрэн өхөн байжээ. Олон ч тэмцээн оролдоонд орж тэргүүн байрыг нь авдаг байсан ба бусдыг өөртөө татах аавраа багасаа л доторсон байна. Нэг тийм охин байдаг да. Бусдаас онцгой болгож байгаа тэр зүйлээ Мэдий ч өөрөө сайн мэддэг байжээ. Бусдыг өөртөө татах авьяасаа гэж. Гэвч тэр нэгэн өдөр Мэдигээр коуч идэг Педогийн тухай харсан ээж нь түүнийг дахиж тиймэрхүү тэмцээн оролдоонд оруулахгүй байхаар шийднэ. Энэ нь мэдээж эхэндээ Мэдид таалагдахгүй. Гэхдээ юу ч хийхгүй байх нь түүнд багаар таалагдаж эхэлнэ. Ээж нь педикюр хийдэг нь түүнд онцгой санагддаг. Учир нь Мэди эмэгтэй хүнийг хоёр хувааж үздэг. Нэг нь дээр нь суугаад том суруугаа янзлуулдаг бол нөгөө нэг нь доор нь суугаад түүнийг нь янзалдаг гэж. Хар багаасаа золигч нь анхандаа бол Мэди нийт хоёрын үерхэл их гоё байсан. Өглөө бүрийг өөр цэцэгтэй. Бас Мэдигийн хүссэн юм болгоныг нийт биелүүлж өгдөг байв. Ерөнхийдөө бол хөдөлтөж авч өгдөг байсан л гэсэн үг л дээ. Мэди энэ хүнтэй л суулж арах юм байна да гэж боддог болсон байна. Нэг тийм овчин цаг үеийн токсик Ромео Жюлиет гэдэг шиг л. Руй Беннет маань Жюлсийн талаар бодохгүй гэж байдаг болжээ. Зүүдлэх нь холгүй л. Бяцхан жүтгэр хаашаар уруулан дотроо шивс хэлгэж байснаа. Чи нэг хэлгээд үзээч. Ерөөсөө өвддгүн байна гэд сумлж байгаа Жюлсийг бас адил шивээс хийлгэх болно. Хажуунаас нь хааш уцаа. Би шивсээгээд бараг 2 жил болж ийн энтэр гээд өөрийгөө дээр шидэд дамжина. Энэ үеэр нийтийн аав явуулсан дуудлага ирнэ. Тэрний хүүгийнхэн сургуулийн ирж уулзахыг хүсжээ. Яваад очтол эхнэр нь цагдаатай хамт хүлээж байгааг харсан ах уу. Тийл. Юу болсон бэ гэвэл Мэди боол болсон мөрөнд аллах гээд хүзүүд авсан зузаан хувцсан тэр өмсөд дээрэс нь хэрэгэлсэн драгнасаа болоод шартаад сургууль дээр ухаан алдаад унана. Үүнийг нь мэдсэн ээж нь би тэр нэг хүчирхийлэгчийг чинь шорон тийн энтер гээд бөөн асуудал тэгдэнэ. Аав нэрэд чи тэгсэн үү гэд асуухад нээдүүлгүй л гэд гүрийн. Гарах үедээ аав хоёр Жюлстэй харц тул гарна. Ах уу бол өөрийгөө баригдаг үедээ дотроо бол баяртай л байгаа. Харин Жюлс энэ талаар үед хоёлаа яаж муудалцсан хиндэж иж болохгүй шүү гэж сануулнаа. Тэр хоёр хангаут хийж байх үеэр боди каунтныхаа талаар ярьж байх үед Рүй анх 13 та байхдаа анхны үнсэлтэд өгч байсан. Тэгээд арай өөр юм ижсэн 1 2 3 4 5 гэд ерөнхийдөө маш цөөхөн байв. Дээр нэмээд бас Лекси бол зүгээр зааж өгөх шүү дээ. Мэди цагдаагийн газар ирсэн юм шидлээд өстэй төвөөж өтөөг. Нэг эмэгтэй цагдаа орж ирснэ. Түүний тайвшраад хувцас тайлаад хүзүүгээ харуулахыг хүснэ. Болохгүй бол өчөр үзнэ гэд хувцсыг нь хайжилж байгаад зургийн хідэн талаас нь хэргийн нотлох баримт толгон дарна. Тэгснээ бас чамаагийн болсон залуу чамдлаа хайргүйгээд байгаамаа. Дүр шилжихүйд Рүй сайн ахтайгаа уулзсан түүний өгсөн зөвлөгөөний хэрэг болсон тухай хэлж уулзалтан дээр сайн дураараа гараа өргөж байгаад л өмнө нь клин гэж худлаа хийж үжиж байснаа. Үнээр нь хэлж одоо бол мань хүн дурлаа чиггээ өөрчлөгдсөн гэж байж даг. Харин Жюлс автагаа Рүүгийн талаар зүгээр найз ч юм шиг эсвэл үерхдэг ч юм шиг нэг тиймэрхүү яриа өрнүүлж байдаг. Рүй гэрте арах замаараа дээрийн муухай ашгарсан явдлаасаа Лексигээс уушлах байгаа дамжина. Дүр шилжих үед Маккей найзгантайгаа уулзсан бас уушлах байгаа байж байна. Мэди бүр даун болсон нүднээс харцсан ядаж байхад 73 мессеж идэн нийт хариу өгөөгүй байдаг. Дээр нэмээ дээжтэйгээ муудалцаж өөрийг нь ойлгохгүй байна гэд уурлан хат үсийг хэлж гомдоо. Тэгээ гараад машин барьж яваад ганц дотны найз болох Кит рүү залхтал найз нь чухал ажилтай байна. Дараа яриг гэд асалж байдаг. Энэ охин буруу замаар л яваад байгаа юм да. Рүй Лекси Жюлс руу цагийн зугаатай өнгөрөөж байна. Лекси Жюлс тандан Рүй их дээртэж байгаа. Энэ чамаас л болж байгаа гэд. Хэлтэл энэ Жюлс их хүнд ачаасан мэт зүүн дэрэмжиг төрүүлнэ. Энэ үеэр мань ах уу ашрахгүй мотелд дахиад нэг юм дуудсан. Тэгснэ гизээр нь тэрснэ. Хүүхдийн маань шивдрээд байгаа. Надаас болсон болооч гэж яах шиг. Мэдиг утсан нийтээс локош ирнэ. Эрээг бол бараг галзуурцсан. Аав нь гараад явж байхад зөрөөд хүүн ирж байдаг үсттэй. Нийт тэгснээ бас зүрхтэй хараад байгаамаа. Ромео Жюлиет хоёр маань уулзсан тэрвэрлдэж 5 дугаар анги маань дуусав. Шуурганы өмнөх нам жимшиг анги байлаа. Дараагийн ангаар уулзлаа. Бай.